За Монгол кино үйлдвэрийн баримтат кино студ бол 8 найруулагчтай 20 гаруй хүн ажилладаг ийм том студ ажиллаж ирсэн. За энэ студ бол жилд 32 сэдвийн 80 гаруй бүлэг кино, дээрэс нь 24 бүлэг түүхэн хөр кино сэтгэл хийдэг ийм хамт олон байсан. За тэгээд тухайн жилүүдэд бүтээгдэх кинонуудын төлөвлөгөө урдчилсан гаргадаг байсан. Тэгээ 1985 онд энэ 32 төрлийн сэдвтэй нэр өгөх кинонуудын нэгэнд бол энэ Монгол өмсгөл гэж кино багтаж орж төлөвлөгдөж бүтээгдсэн байгаа. За энэ Монгол өмсгөл киноны одоо зохиолыг ардын зохиолч Иш Дулмаагатай хамтраад энэ киног зохиолыг бичиж ингэж хийгдэжсэн кино. За ер нь Монгол өмсгөл гэдэг киног сэдвэлсэн хийсэн шалтгаан бол ерөөсөө энэ үндэснийхээ уламжлалыг сэргээе, цаашид улам хөгжүүлье гэсэн ийм утга агуулгатай кино байсан. Энэ киноны гол байдалд нь бол энэ киног бүтээх үед бол 1985 оны үе. За социализмын үед бол энэ Монгол улсад энэ ахын үйлчлэгээний салбар, ахын үйлчлэгээний удирдах газар гэж томоохон байгууллага байсан. За энэ ахын үйлчлэгээний байгууллага бол көлдмөрчдөд олон түмэнд үйлчдэг маш олон салбар үйлчлэгээтэй байсны нэг нь Монгол хувцсны үйлдвэрлэлийн чиглэл байсан. За энэ Монгол хувцсны үйлдвэрлэлийн чиглэлийн дотор одоо тэр монголчуудын өвөл зуны улиралд одоо ямар малгай өмсөхөв, ямар хувцас гутал өмсөхөв гэдэг эртний уламжлалт даргаыг бол авч үлдэж бас явж исэн. Энэ үед бол бид нар явж тэр ахын үйлчлэгээний салбарын жинхэнэ оёдлын сэхэр голлох зураг авч ирсэн. Энэ дээр бол манай тухайн үеийн ахын үйлчлэгээний олон одоо оёдлчид, тэр инженер, технологичд ийм хүмүүс ажилладаг байсан. Энэ дээр бид нар бас нэлээд гол зураг авсан байна. За бас дахиад нэг ахын үйлчлэгээний нэг салбар нь бол энэ Монгол гутал үйлдвэрлэдэг бас үйлдвэрлэлийн жижигхэн цех маягийн газар байсан. За малгааны үйлдвэр тустай байсан. Энэ дээр бол маш олон тооны хүмүүс ажилладаг байсан. За энэ киноны бүтээсэн гол зорилго бол ер нь үндэснийхэн хувцас энэ өв уламжлалыг цаашид одоо өргөнөөр хэрэгэлцгээе. Эннийхээ утга учир дээр бэлэгдэл шинж чанарыг одоо ойлгоцгоё гэсэн ийм чиглэлээр сурталчилгааны чиглэлийн ийм кино болж исэн. Тэгээ бид нар энэ олон газар явж зураг авсан. За жишээлбэл Монгол 32 уулзтай Монгол гутал хүртэл хийдэг ажлын янз бүрийн зориултаар өмсөх ийм Монгол гутлын үйлдвэр бол үйлдвэрийн компанидын тэмдэг салбартай байсан. За энэ дээр бол наривчлаад үзэх юм бол хүүхдийн, эмэгтэйчүүдийн, гоёллын, за эрэгтэйчүүдийн ялгаагүй үйл зуны гэх мэтчлэн бүх хувцсны үйлдвэрлэл дээр бид нэр очиж зураг авч ирсэн. За монголчууд бол Монгол хувцас бол энэ хүүхдүүдийг одоо бага насаас нь өсгөөс эхлээд одоо Монгол дээлийн өмсүүлж Монгол элтлийг өмсүүлж хэрэглэх талаар бол өөрсдийнхөө уламжлалын дагуу явуулж исэн. Хүүхдийг бага байхаас нь эхлээд одоо баривч хоёж өмсүүлэл одоо эхэлдэг. 7-8 нас хүрэхэд нь бол сургуульд явахад нь Монгол дээлийн хийж өгөөд өмсгүүлээд Монгол гутлын өмсүүлээд явж исэн юм түүхэн үе байгаа. За энэ Монгол хувцас бол дор өрнөө бэлэгдлийн агуу их чанартай байдаг. За одоо ялангуяа одоо ингээд захаас нь тодорхойлоод ярих юм бол хүүхдтэй Монгол дээл оюулж өмсүүлэхтэй бол өмсүүлээд за хойд хорь маань хонь хург, урд хорь маань унаг даах, урт насалж удаан жаргараа гэх маягийн ийм янз янзын бэлэгдлийн өгнүүд бол өмсгөл болгоноор байдаг л да. Тэгээ ялангуяа тэр үед бол ер нь манай хөдөөгийн малчид, хөдөөгийн ардын бол юмснийхээ хувцсыг нэлээд өргөн хэрэглэдэг байсан. Энэ бол 85 оны үе. За энэ киноны зорилго бол цаашдаа энэ Монгол хувцас өмсөж байгаа үндэсний өв соёлыг одоо цааш нь дэлгэрүүлж Монгол хувцас өмсөж эдэлж гэсэн ийм сурталчилгааны чиглэлийн кино юм байна. За одоо бол
Монгол хувцсны энэ 30-аад жилийн дараа ингээд аваад үзэхэд Монгол хувцсны одоо кэлбэр маяг донж энэ төр Монгол хувцсны одоо уламжлалт хийсэн дээр тулгуурлаад одоо маш олон янзаар үйлдвэрлэж хүмүүс бол монголчууд бол маш өргөн хэрэгжилж байна л да. Тэгэхээр энэнийг ингээ бодоод үзэхээр зэрэг бас тухайн үедээ бас сурталчилгааны одоо ач холбогдол бас өгсөн болоо гэж ингэж бодож. Манай Эрдэнэ ухаанд дээдэс хинч хэлсэн ингээд л тоодон баривчтай гүйж явсан. Ийм баривчин дотроос тэр үсч эсгий сунам гихчээр Монголын хаат ноёд ихс дээдэс Эрдэнэт мэргэд эрэлхэг баатрууд цөмөл төрж гарсан билээ. Сайхан Монгол өмсгөл юм иж бүр нэрн өмссөн айлын эзэгтэй эдээ цайныхан дээжийг хангай дэлхийдэн өргөж уул ус газар нутгаан дээдэлдэг байсан Монгол зан үйлийн нэгэн сайхан бэлэгдлээ. Хангай гой хоцолсон уудам нутаг жилийн 4 өдөр манай өвөрмөц аж байдал нь Монгол хүний өмсгөл зүйлт ямар байхыг мянган жилийн амьдрал шалган зааж өгсөн гэлтэй. Зуны халуунд сүү цайдаан зэхиж гэрийн ажил ажлыг хийхэд дан дээл мэн тохиромжтой. Түүнийгэн уран гарт бүсгүйчүүд торог дурдан, ирээн даавуу, минчүү, чинчүү зэрэг нэмгийн эдээр хийж өмсдөг. Хүүхдүүд дээж бас улирлын байдал тохируулан өнгөнгийн баривч өмсгөлгөөс тэр нь газар нутаг цаг агаарынхан айсанд зохилдон хүүхэд инх тунх өссөн байждаг. Амьдралаар шалгарсан энэ хувцсыг манай хөдөө нутагт өргөн хэрэглэж байна. Харин хот суурин газрынхан маань хүүхдийн баривч тэр болгон ойдог билүү? Хоршоо дэлгүүрт дэлбэг байдаг билүү? Монгол өмсгөл болгонд өөрийн гэсэн өвөрмөц хүндэтгэл ёслол бий. Танаас эцэг дэглэний тай. Урд тормоо маш миний хоног эмээ урд тормоо магтааг. Хоо тормоо тасуу. Хоо тормоо хань хорог. Түүсээс дэжмэс арган дэжмэс яваараа миний эцэг мөнх эцэг хэвэр. Та чин хүүгээ энсита. Барсын хүчтэй баатрын зоригтой удман залгах удаан залаатай Монгол хөсгөлийн дээдлэн хүндэтгэж байсан хөлөө. Бидний юм ойд сурч байх үед ямар энэ метр зэтэрлж байсан биш дээ. Гараараа туужоод хэсгэдэг байлаа. Дугуй хэтэ торгон дээр эсэх тун амаргүй. Энэ хээг нь тааруулахгүй бол их муухай харагддаг юм. Ёстой л нөгөө хилэн торгоны энд хэгийн тааруулж мэдгэнэ гэсэн юм дээ. Тийм ээ. Уран гарынхан үед сар нутаг усан дан алдарсан бүсгүйчүүд хүн арддан хувцсны гоё сайхныг өмсгөх гэж уур ухаанаа гаргадаг байсныг хэн бүхэн мэднэ. Уран ээж эгч нараасаа ойж эсгэх хатгаж мэдэх хин эрднийг өглөж үндэснийхэн хувцсыг хийдэг бүсгүйчүүд цөөн боловч байгаа нь сайжралтай.
хээ убалц мэтгэж зээлт наамлыг гайхан уралдаг бүсгүйчүүдийн эм эрдэм Монгол эмэгтэйчүүдийн уран гар ухааны их чадал байсан. Хаанхын хинээс ч гуйхааргүй өөрсдөө дурлаж байсныг мартаж болно гэж юу. Үеинд уран, үгэнд цэцэн, номонд мэрэгэн, нойронд сэргэг гэж үсгүй хүний 10 эрдэмийг хэлдэг байсан жирийн юм бишээ. Монголчууд хүүхдийн дайхыг үргээстэй ээж бүрэн хувцас шинээр хийж өмсгөө ирээдүйн сайн сайхныхын төлөө сургамжийн үгийн бэлэгдэн өрөөж хэлдэг нь манай ардын нэгэн сайхан уламжлалт заншил билээ. миний хүү эрдэн номон тустай үйжавдаан түшигтэй дууснасыг удаан жаргаж төрдөө түшигтэй түмэн олондаан алзахтай сан хүн базаараа өвөн халдан тагаа хоноор хой толгойгийн медаяа Өсөх бар наснаас Монгол хувцас өмсөж үндэснийхэн тогдом наадмаар наадж байгаа хүүхдүүдийг харахад их хөөрхөн. Тогдомын чулуун гэрээсэн том болохоор тооноон тулж амьдралын шинэ гэрээн барьж мэдаадаг нь өвгөд дээдсээс уламжлан ирсэн сайхан заншилтаа. Үндэснийхэн хувцсыг өмсөж, хөрмийн солон хийдэг заншил манай залуучуудын дунд бий болж байгаа нь өргөн олны таашаас нийцж байна. Өрмөдийн ирэмэрэн элдв хувцсны эрэл сурал болж явснаас ард түмнийхэн бүтээж өгсөн, өмсөж байсан энэ сайхан хувцас хоёлоо өсвөр үеийнхэн залуучууд маань өмсөж эзэж яваасай. Эрийн гурван наадам Монгол хүний бахархал. Баярын магнайт хийсэн энэ өдөр наадамдан морины сайныг унаж, дээлийнхэн сайныг өмсөж, гоёлынхон дээдэр чимэж ёсолдог ардын маань сайхан заншил одоо ч байсаар байна.
эдийн сайныг эдлэж өмсөж сурсан монголчуудын наадам гэдэг нэг ёсны ардын гавруулалын тансаг сайхныг үзэж болдог Ур ухааны үзмэрийн талбар гэдэг. Наадамчдын гоёл үлэн тоос суугаагүй сайхан дээлнэ. Өнөөдөр л мордын хөлийн тоос шүргэж байгаа юм. Наадмын өдрүүд нэг ёсны Монгол хувцсны үзэсгэлэн л гэсэн үг. Ингэж өвгөд дээдсийн үеэс өнөө бидний үе хүртэл хүн ардан чимэглэж хүсэл сэтгэлийн бадраажуулсан үндэснийхэн хувцаан эрхмэлэн дээдлэж эдэлж хэрэглэж явах нь монголчууд бидний соёл юм аа. Шаргалтыг дагаж ирсэн Монгол хувцас сайд сүгэн саах, идээ цагаагаан зэхих, эмнэг хангалан сургахад зориулсан бүх бат уужууд хажбуун хийхдэгээр манай аж байдлын олон талд амьдрал яв сав нийцдэг гэж. Монгол дээд хүрм хамтаад гутал малгай сүмэл улирлын байдалд зохицсон байдаг. Нэхий үзүүрсэг, хураг ишгэн дээл, үлбүнх, үнэг чонын арьсан хүрм хүртэл сүм өөр өөрийн зориулалттайгаар эдэгдэг нь манай ард түмний баян тансгийг илтгэдэг. Гараад тий сурна гэдэг чинь бас нэрдэм. Энэ гараа үгүй маш хараад суухгүй өөртөө олсон гэдэг чинь сайхан шүү дээ.
Өнгө дотроо ойрхон хавахгүй бол хавар намрын салхинд хөөрөгдөд байсан шүү хүүхдүүд нь. Манай эмэгтэйчүүд ангийн ус, хонх хурал ишигний арьсыг гараар маш сайхан эгнэж өвлийн хувцсан байдаг. Сар шинэ болоход шинэ дээл ойж, хуучин дээлэн сэргээж, шинэ дээлтэй шинэ нэгнийг ухтдаг Монгол ёс. Хөдөө нутагт одоо ч гэсэн хэвээр байна. Хөдөө талын үзэсгэлэн болсон манай бүсгүйчүүд гоёлынхон дээлийг ур гарган хийж, цовдон сам, цовдон зүйлт, оюу шүр, алт мөнгөн ээмэг бугуйч даруулга зэргийг зүүдэг байсан өмссөн хувцсны хан нам төрхөнд тохируулсан сайхан завсал байлаа. Онд минд орсны баяр, нас нэмсний баяр, хуучин оноон үзэж шинэ онтой долбогдсны баяр. Сар шинийн энэ өдөр хувцсныхаа сайныг өмсөж, морьныхон сайныг унаж, нутаг усныхаа настан буурлуудад золгодог Монгол ёс нь өвгөд дээдэс, ахан дүүсийн хүндлэн дээдэлдэг манай ард түмний сайхан заншил билээ. Орчин үеийн соёл иргэн шиг хэдийгээр тогтвортой ч гэсэн Монгол нутагт тэр болгон зохилтоо гэж юу? Тэжүүдийн гоёлч дэлхийд гайхуулна. Шид бэл, соёо цахидуур, гаан, сорууд, хөөрг гээчгээд эдлэж хэрэгэлтэн зүйлсэн Монгол эрийн цав химрийг бэлтгэсэн иж бүрэн гоёл байдаг юм. Манай сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн соёлжих танхим олон арваараа ажилладаг болж байна. Энд үндэсний хувцас хийх талаар үзэж сурч байгаа юм тун ховор.
Зөвхөн тэрлэг эсрэг аргыг л эхлэхийн төдий зааж байна. Торгоны хээ тааруулах, тод шилб хадах, сантин зангидаж сурах, дээд дэмжих, хавах, хөвөрдөх, хөших, шаглах гээд нарийн үр ухаан гаргаж хийдэг үндэснийхээ хувцсыг яаж оёх талаар зааж сургах нь соёлжиг танхимаас зохиох гол ажлын нэг байгууллагатай. Иймд эмэгтэйчүүдийн байгууллага шинээр сэтгэн бодож их зүйл сургах талаар анхаарах цаг болсон босов. Сургуулиудын гэр ахуйн хичээлийн хөтөлбөрт Монгол хувцсны тухай орсон зүйл одоогоор бараг алга. Хэрв энэ талаар заадагсан бол хүүхдүүд эрх биш дөрвтэй болж гарах нь мэдээж. Юм болгоныг ад шоо үздэг 50-60 оны сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа энэ үед ардын боловсролын яам гэр ахуйн хичээлийн хөтөлбөрийг эргэж харуулжээ. Манай улсад бараг ганцхан гэж хэлж болох малгайны энэ жижигхэн үйлдвэрийг өргөтгөн хөгжүүлэхгүй бол үндэсний өвөрмөц сайхан хувцас маань урлагийн тайзанд яванда музейгээс өөр газар үзэгдэх юм болж мэдлэнэ. Монголчууд ловууз, тоорцог, дөрвөн талд жанжин малгай, өндөр оройтой юндэн малгай гэв утга бэлэгдэл шингээсэн олон янзын малгай өмсдөг байлаа. Монгол гутал захиалгын энэ тасаг сард 1700 гаруй хүн гутал хийдэг нь хүмүүсийн хэрэгцээний хаана ч үгүй байна. Иймээс энэ тасгаас гарсан гутал хөдөө орон нутагт очихоор бэрүү тугалаар солигдож байгаагийн бурууг хэнд тоглолтой билээ. Монгол гутлыг энгийнээс 32 угалцтай гоёлын гутал хүртэл урлан хийдэг үндэсний хийц загвар нь хийдгүй олон жил орхисны учраар хийдэг арга нь мартагдаж уулны хатуулга ширээсгүй зуу зай муутай хийгдэх болжээ. Нийтийн ахуй үйлчилгээний яамны харьяа Монгол дээлний тасаг нь урлагийн байгууллагын болон валютын дэлгүүрийн цөөн тооны захиалгаас төдийл хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Эцэг өвгөдийн бүтээсэн Монгол хувцас 90 зууныг туулж ард түмнийхэн ахуй байдал ажил хөдөлмөртэй зарцсноороо удирдын олон өнгөнд тохирсноороо Монгол хүний нүүр царай бие биест таардгаараа хосгүй сайхан.
эрдэмтэн мэргэд түмэн олноороо өмсдөг үндэснийхэн хувцсыг ад шоо үзэж орхиж гээсэн алдаагаа залруулж өөрчлөлт шинжлэлтийн энэ үед Монгол хувцсны нэгдсэн үйлдвэртэй болох нь үндэсний соёлын нэгэн бодлого билээ. Сургуулийн төгсөж байгаа энэ орхид тэмдгэн зүөх сайхан дээл үсэх гэж өн гимжээрийн эрэлд гарч түүнийгэн оёх уран гартанд сургалдаг. Үндэснийхэн хувцсаар гоёж явъя гэсэн манай залуусын хүсэл нэг үеийг бодвол сэргэж байна. Сайхан Монгол хувцс, оюутан залуус, гэрэлсэн хос, өндөр настан, өсвөрийн багчууд, төрийн зүтгэлтэн түмэн олон хиндэж хэрэгцээтэй байгаа нь илэрхий. Эртний түүхт газар нутаг дээр улс гэрээнд төвхнүүлж эрх чөлөө тамдралын түмэн баяр баясгалан гэдэлсэн Монголын олон үндэстэн ястан чамин гой хувцаан үзэж уртын дуугаан уянгалуулан уран бүжигэн бүжинхэн уйхан замбуу тэрийн наран дор мандан бадарч байх болтугай.